Энэ хуулийн төслийг өргөн барилдсан гишүүдийн нэг байгаамаа. За энэ хуулийн төсөл нь стратегийн ач холбогдолтой, богино хугацаанд зээлийн эргэн төлөх чадвартай, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцсэн гэсэн ийм шалгуураар энэ гурван төслийг оруулж ирсэн ийм хуулийн төслөө. За энэ дотроос миний одоо нэлээд хамгийн сайн мэдж байгаа нь Дорн говийн алтан ширээгийн газрын тосод боловсруулах үйлдвэр байгаа юм. За энэ үйлдвэр дээр бол байнгын хорон дээр ажлын хэсэг бий хахлаад нэг удаа хугацаагаа сунгаад нийтдээ 2 чуулганы хугацаанд ажиллаа манай гишүүд. Бид нар санал дүгнэлттэй гаргасан. За энэ хугацаанд Монгол улс одоо шатхууны хомсдолд орлоо. Асуудал нэлээд гарсан. Гэхдээ бид энэ ажлын хэсгийн үүднээс нэг ч удаа улс төржөөгүй. Яа тэгэхээр энэ газрын тосны үйлдвэр 2025 онд ашиглалтанд орох ёстой байсан. Зээл төлөх хугацаа болсон, буцаагаа сунгасан. Яасан бэ гэдэг асуудал дээр л бид нэр шалгалт хийсэн юм. За энэ нь шүү дээ 3 ч удаа зээлийг сойрхон баталсан. Дандаа нэмэгдсэн. 2016 онд анх 1 тэрбум доллар байсан. 2019 онд 1.2 тэрбум доллар болсон. Өнгөрсөн жил бид нар 1.7 болгож улсын их хурал сойрхон баталсан байхгүй юу? Тэр сойрхон батлахын өмнө яг манай ажлын хэсгээс байнгын хорооноос засгийн газарт чиглэл өгсөн. 2028 оны 2 дугаар улиралд багтааж ашиглалтанд оруул гэж. Орохгүй. Нөгөө нэг олон чиглэлүүдээ нэг болно. Яагаад ордгоо бэ гэвэл маш олон хүчин зүйл байгаа. Тэрнээс хамгийн гол нь одоо өнөөдрийн бидний ярьж байгаа энэ багхгүй юу? Жишээ нь газрын тосны үйлдвэрээс 2026-2027 онд 500 сая долларын санхүүжилтийг авч бид ажиллаа хийя гэхэд бид нар өнөөдөр 207 тэрбум төгрөгийг л 2026 оны тавьж өгсөн. Илүү тавьж өгөх боломжгүй. Тэгчээд одоо 28 онд орвол гэж одоо бид нар ингэ чиглэл өгчөө сууж байгаа хгүй. Энэ худлаа ахгүй. Надад энэ худлаа байдал ерөөсөө тийм таалагдахгүй. Энэ байж болохгүй үйлдэл. Бид нар энэ эргэцүүн болоод эдийн засгийн боломжийг нь бид нар нээж өгчөөж дараа нь энэ үйлдвэрийг ашиглалтанд оруул гэдгээ бид нар тавих ёстой юм л да. Та нар боддоо 16 оноос хойш 1 тэрбумаар барих байсан үйлдвэр одоо ингэ 1.7 тэрбум болцсон. За энэ дэр өвчнөө дутагдал бий. Одоо газрын тосны хайгуулыг нэмж хийх ёстой, бүр тусдаа тийм агентлаг байх ёстой гэдээ бид нар тийм олон одоо санал дүгнэлт хийсэн. Энэ хуулийг дэмжиж, энэ хуулийг өргөн барилдсаж байгаа нь ийм учиртай. Бид нар өнөөдөр жилд 207 тэрбум төгрөг бариад тавиад байх юм бол энэ газрын тосны үйлдвэр 15 жилийн дараа юм уу? Эсвэл 20 жилийн дараа ашиглалтанд орно. Ийм дүр зураг харагдаад байгаа. Тэгэхээр эрхэм гишүүд яг энэ нөхцөл байдлаа хараад өгөөч. Нэмж 1 минут өгье. За холбогдох хүмүүс нь хэлээд өгөөч. Яг өнөөдрийн байгаа байдлаараа явах юм бол жилдээ 207 тэрбум төгрөгөө газрын тосны үйлдвэр дээр тавих юм бол хэдэн жилийн дараа бид газрын тосны үйлдвэртэй болох вэ? Энийг надад хэлээд өгөөч. Үйлдвэр баригдахгүй байгаа шалтгаан нэг нь энэ мөн үү? Сангийн яам, газрын тосны үйлдвэр хоёроос асууя. Мөнх хэсгэлэн гишүүний асуултанд хариулъя. Сангийн амтлаг жаргал. За төслийн яг нийт зээлийн их үүсвэрийн хувьд бол анх одоо энэтхгийн засгийн газартаа яг ерөнхий хэлцээр буюу 1 тэрбум $, зээлийн санхүүжилтийг олгож болох асуудал анх батлагдсан. За тэгээд яг энэ газрын тос боловсруулах үйлдвэрийн тэзүү бүрэн хийгдээд тэрний дараа яг энэ үйлдвэр өөрөө 1.2 тэрбум $, болох тооцоолын дагуу 1.2 болсон. За сүүлд яг энэ 4-5 жилийн хугацаанд нийт одоо 1.2 тэрбум $-ын хувьд яг үнийн өсөлт болон зарим нэмэлт санхүүжилттэй холбоотой EPC 4-тэй холбоотой ингээд 435 сая $. Батлагтай одоо яг 1.6 тэрбум $, буюу 6.1 их найдын байгаа. Тэгээ нийт өсөлт бол 34%. Толгой номер нэмж хариулна. Улсын хурлаар сойрхон баталсан хэлцээрийн хугацаа бол 28 он. За яг одоо төсөл бол 28 он дуусах хугацаатай яг төсвийн одоо зардлын хязгаарт ороод энэ байдлаараа зээлийн ашиглалт гарах юм бол 10-аас 15 жил болох эрсдэлтэй гэж тооцоол гарсан. За газрын тос боловсруулах үйлдвэр 7 номер 8 байна. 8 номер.
За алтан цэцэг Монгол газрын спонсорлох үйлдвэр компаниг гүйцэтгэх захирал дэлгэр жаргал дарга сая ерөнхийдөө хийжлээ. Гэхдээ нэг хоёр зүйлийг нэмээд бушуухан хэлжээ. Энэ зээл олгож байгаа Энтхийн Экзим банк гадаад хэргийн яамнаас биднэрт 2 сар тутамд хийдэг энэ өргөтгсөн хяналтын хурлаар бол энийг ярьдаг 23, 24, 25 энэ сүүлийн 3 жилийн сүүлээр бол ингээд төлбөрүүд хийсэн ажлын төлбөрүүд хийгдэхгүй байна. Ягаад манайх бид нар зээл олгоод байхад энэ одоо төлбөрийг хийдэг юм бэ гэдэг асуудал ингээд дандаа ярьдаг. Тэгэхээр ингээд тэр энэ Энтхийн Экзим банк гадаад хэргийн яамны сонирхол нь үйлдвэрийг алхахаар түргэн ашиглалтанд оруулж зээлийн эргэн төлөвлөх мэдээж сонирхолтой. Тэгэхээр ингээд зээлийн зарцуулалт ингээд баг байна гэдэг дээр бол асуудал тавьж байгаа одоо бичгээр бас ирдэг юм билээ сангийн яамд. За дээрэс нь бид нар EPC гэрээгээр үүрэг хариуцлага хүлээсэн байдаг. Манай тал төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүнд бас шаардлага тавих хүндрэлтэй байдаг. Тэнийг тоног төхөөрөмж эд үйлдвэрлэгдээд тээвэрлэж байгаа үед одоо сүүлийн 10 сарын дундаас хойш төлбөр хийгдээгүй ингээд байж байгаанаас бидний ажил бол маш их хүндрэлтэй байгаа.